За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Цагдаагийн ерөнхий газрын харт эмхтэй тэмцэх албанаас маргаашийн төлөө нэртэй нэгэн шинэ нэвтрүүлгийг та бүгдийг хүртэл олгоход бэлэн болоод байна. Харт эмхтэй тэмцэх алба гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил арга хэмжээг зохион байгуулдаг талаар танилцуулах болно. Бас гаднаас зочин хөтлөгчтэй байгаа. Одоо ингээд зочин хөтлөгчтэйгээ уулзцгаая. Бүүдгэр тэнгэртэй өдрийн зурцлыг энд багтан дээрээ чи хөгжим тоглож суудаг. Бүдэг одогхон тэр лайлгууд намайг танаа гэрийн үдэнд аваадсан байдаг. Холдож чаддаг чи надаас яг л ойртож буй мэтэр. Холдож чаддаг чи намайг яг л яруу найраг мэтэр. Дөнгөж илчаалтаагүй лаа мэд чиний. За өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор сэтгүүлч яруу найрагч Начин гурьж оролцуулж байгаамаа. Тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд утга зохиол, уран зохиолын салбарын хүн тийм ээ. Цагдаагийн байгууллагын ажилтай бас танилцах гэж байна. Тэгээд бас дөрөв товцсон өмссөн их гоё харагдаж байна. Тэгээд сэтгэлээ олцооч. Маш баярлалаа. Анх удаага төрийн одоо цагдаагийн хүчний байгууллагын дөрөв товцыг өмсч үзлээ. Цаанаасаа юу гэдгийг тийм омогшох их тийм бие хөрсөн сэтгэл төрж байна. Одоохондоо л тийм хөтлөгчийн үргийг та гүйцэтгэнэ гэсэн. За маш баярлалаа. Тэгээд цагдаагийн дөрөв товцсон өмссөн цагдаагийн байгууллагын нэг өдөр бас яаж өнгөрдгийг өөр юм бэ мэдрэх гэж ирсэнтэй таана. Нэг удаа энэ тухайн бодисыг хэрэглэснээр насан туршийн донтогч болж эрсдлийг хүлээж байгаа юм байна. Аав ээжигээ зовоохгүй уртгаа хийгээд мансуурлах төрлийн бодисоос ол яваад өөрийгөө хөгжүүлээд Хүн байх гэдэг чинь ч гэсэн өөр баялаг болно гэж бодож байгаа. Хүнд яах гэж уураг тарих байгаа. Тэгээ өөр өөрсдийнхөө ухаанаар авахаад гээгээд л ууршсан тэр хахад хичээл байна. Тэр хавчаар гээшүүлгийг уншиж өгье. За өдрийн мэнд хүргье. Таны ажиллаад тавтай байна уу? Тавлгаа таны ажил сайн уу? Сайн байна. Хахлах төслөх даваа самбуугийн одоо өдөр тутмын ажил үйл яаж өргөж одоо явдгийм байна. Тэр талаар асуувал Бид нар өдөр тутмын үйл ажиллагаас харилцан адилгүй байдаг. Бас дээд байд ухалгаас удирдлагаас шийдвэр бичиг баримт төлөв зохион байгуулалттай холбоотой үндсэн чиглэлээр хэрэгжүүлээс гадна иргэдийг энэ төрлийн гэмт хэрэг зөрчилд холбогдож хохирохоос үндсэндээ нэг товчноор хэлбэл нэг айлыг энэ төрлийн гэмт хэрэгт холбож хохирохоос өрчсөн сэргийлэх чиглэлээр сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг. Иргэд энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг таньж мэдэх. За мөн одоо хамт байгаа гэр бүлийн гишүүдээ энэ зүйлийг хэрэгжилж байгаа нөхцөл байдлыг одоо илрүүлэх арга техникт суралцах энэ л одоо зарчмыг хүрээнд сургалтыг зохион байгуулж байгаа. За өнөөдөр таны хамгийн ихний ажил юу вэ? Хэлцээхэн дотоод хурлаа хийсэн. За тэгээд соёл урлагийн сургуулийн удирдлагуудаас тус сургууль сурж байгаа оюутан залуучуудыгаа энэ харт амхины хор уршигыг таниулах, өрчлөн сэргийлэх, хууль эрх зүйн хариуцлагын талаар сургалт нөлөөллийн ажлыг арга хэмжээг манай сургууль зохион байгуулж өгөөч гэсэн. Тэгэхээр бид бас энэ ирсэн бичгийн хүрээнд тухайн сургуультай холбогдоод сургалтанд одоо оролцох ажилтай байгаа. Тэгээд та хамтдаа тухайн сургалт ямар болдог, энэ оюутан залуучуудад яаж хүрдэг, арга хэлбэрийн талаараас хамтдаа сургалтанд бас оролцоогоор явъя. За тийм. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Цагдаагийн ерөнхий газрын харт амхтай тэмцэх албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн даваа самбуу гэж хүн байна. За өнөөдөр та бүхэндээ мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисын хор уршиг, хэрэгэлсэн хүнд илрэх шинж тэмдэг, хууль эрх зүйн хариуцлага ямар байгаа талаар дүүнартаа сургалтын презентацийн бэлдэж ирлээ. Нэг удаа энэ тухайн бодисыг хэрэглэснээр насан туршийн донтогч болж эрсдлийг хүлээж байгаа юм байна. Тэгээ найз нөхдийн хүрээллээсээ буруу сонгосноосоо болоод амьдралд алдах тохиолдол маш их байдаг. Энэ бол одоо мэдээж хэрэг болгон дээр яригддаг зүйл бай, сэдв вэ. Нөгөө өөрөөрөө байж чадахгүй, үгүй гэж хэлэх дархлаа тогтоогүй. Үнэхээр би ингээ хэлчихвэл за намайг одоо буруу байдлаар хүлээж авч болов гэсэн юм болгоомжлосоо болоод заа гэж хэлдэг. Эцэст нь асуудалд ордог тийм. Тэгэхээр бас найз нөхдийн хүрээлээ та бүгд мань зөв сонгороо гэж хэлж байгаа. Цагдаагийн ахлах төслөгч даваа самбуу оюутан залуус дүү нарт мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисын хор уршиг, хуулийн хариуцлагын талаар танилцуулж, нэг л удаа хийсэн буруу сонголт насан туршид хариуцлал үлдээж болохыг, найз нөхдөө зөв сонгож нөхөрлөхийг учирлан зөвлөсөн бол яруу найрагч Начин өөрийн сурагч насны дурсамж, анхны хайр, шүлэг найрагт хэрхэн дурласнаа хуваалцаж
Хүн байхын утга учирын талаар ярилцаж, оролцогч оюутнуудын хүсэл дээр өөрийн шүлэг найргаас уншиж сонирхуулсан юм. Урилгыг бас хүлээж авсан болор цамын эзэн начин гэдэг хүнийг бас урьж оролцуулж байна. Тэгээд та бүгд маань бас магадгүй утга уран зохиол бас сонсох өөрийнхөө чөлөөтэй байдлаараа зөвхөн альва нэгэн асуултанд хайрцагт баригдахгүйгээр чөлөөтэй бас санал бодлоо асуугаад явахыг бас дүүнээсээ хүсмээр байна. Бид бүгдийн урилгыг хүлээж авч хүрэлцэн ирж байгаа танд бас баярлалаа. Ер нь ийм мансуурлах төрлийн бодисын хэрэглээний талаар яг үннийг хэлэхэд бол сошиал платформудаас гэдэг юм уу те Facebook скролж явахдаа гэдэг юм уу ховд бол авч ирсэн. Яг ийм сургалт ийм семинарт бол анх удаага та бүгдтэй хамт сонслоо. Тийм үү бас өөртөө мэдлэг хөрөмтлүүлээ. Бас ийм эрүүгийн хууль маань ямар байдгийг энэ сэтгцэд нөлөөлөх бодис ямар хорвогшигтэй гэдэг мэдлэгийг өөртөө бас давхар авлаа. Тэгээд хэдүүлээ өөр бас та бүгд надаас асуулт асуух юм уу? Ямар нэгэн ийм залуу насны тухай ч юм уу яривал нээлттэй байгаа шүү. За. Улаанбаатар хотод 20 гаруй галерей өрштэй үйл ажиллагаа болж байна. Тэгээд тухайн өдөр бол чихвчгүй гэрээсээ гарчих юм бол тэр өдөр бол шал утгахгүй санагддаг. Чихвчээ зүгээд голцоо алхацдаг гэх юм уу? Бас хөгжим сонсоход ч нөгөө пенц ч аналог дууралт чинь хүний чихэнд мэдрэлд бас их сайхнаар нөлөөлнө. Сүүлд өчтөр гэхэд тэр энэ дэлхийн хамтлагийн сая Space гэдэг нэг гоё пенц гарсан шүү дээ. Тэгээд энэ зайс хил дээр нээлттэй хийсэн тий. Тэнцэнэ сайгүй гоё мэдрэмж авсан гэдэг юм уу. Тэгээд тэрийг өчтөр бас пензаар нь сонссон. Пенц сонсоод гэдэг юм уу. Тэгээ нэг дрипрээр өөртөө нэг кофе найруулах чинь бас нэг гоё. Минийх тийм мөрөөдөл маань нэг тийм айхтар зүйл бишээ. Бурхан багшийн сургаал дээр байдсан шүү дээ тий. Ирээдүйд бүү санаа зов, өнгөрсөн бүү арамс, өнөөдрийнхөө оршгээд хүн байхын хамгийн гол утга учир нь хэн нэгэнд тийм яшиг дараа удахгүй өөрөө ядтаа өөрийгөө аваад явах юм болоо. Миний үндсэн зорилго бол юу гэдэг уран зохиол нэг хайтайхан 2-3 хайтайхан зохиол бүтээлүүлдэг ч гэсэн л гэсэн тийм зорилготой тий. Манай очротын ташаалруугаа нөгөө амьдтай би хайрл гэж шүлэг тий. Одоо нэмлэгийн салбар руу оронгууд л бүх хан дээр нь байж идэг шиг хүн болгоны аманд аялагдахаар одоо зовсон гунигтай үйдэн гэдэг юм уу сэтгэл санаагийн сэргээх гэдэг юм уу Монгол түмэн амандаа аялж идэг тийм нэг 2-3 сайхан хийт шүлэг гэх юм уу одоо дуучид бол хийт дуу гэж ярьдаг шиг уран бүтээлийн хувьд тийм хийт 2-3 сайхан шүлэг бичээд үлдээч гинсэн. Тэгээд дан ганц шүлэг арганаар гэхгүйгээр тийм сайхан ойрын хугацаанд л та тийм үргэлжсэн үгийн нэг том зохиол гаргахсан гэсэн бодолтой явж. Уран зохиолыг тэгж боддیں۔ Ер нь шүлэг арганаарыг хийт фантазтай биш. Яг тунгийн тааруулсан тий. Гэтэ хүн ер нь өөрт ойр байгаа зүйлээ илүү бичдэг юм болоо да гэж боддیں۔ Мэдэрсэн зүйлээ гэдэг юм уу. Миний уран зохиолыг үзэх үндслэл маань үнэн байгаасаа гэдэг зүйл дээр өөрийнхөө мэдэрсэн зүйлийг гэсэн үг. Тэгж яахыг хүсдэг. Би ер нь илүү олонтойгоо байх гэдэг юм уу, гадуур алхахтаа гэдэг юм уу, хүнтэй ярилцах гэдэг юм уу. Тим зүйлээс бичих сэтлээ гэдэг юм уу олж авдаг. Хавчаар гэж шүлэгөө. Тэр яг хүн чинь ингээд амьдралд нэг юм хөл тавиад идэв. Их сургуулаа төгсөөд одоо юу гэдэг анхны хайртайгаа очирсан. Гэтэ тэр одоо бүтлгүй хайр л да. Тэр нэг автобусанд тарсан юм. Тэрийг оёт багтаа бичсэн. Тэр нэг 23-4-тэй багтаа бичсэн юм байна. Цэвэр одоо зүрх сэтгэлээс гарсан гэдэг юм уу? Өнөөдөр анхны би тэгж л боддیں۔ Анхны хайр бүтдгөө гэдэг үгэнд бол итгэдэг. Тэр хавчаар гэж шүлэг уншиж өгье. Амьдрахад чи бит хоёрт яасан их зүйл хэрэгтэй байна вэ хайрт минь. Аниргыг хоёулахнаа мэдрэх орон байраас өсвөлээд ор дэр таслаханы тармил цэцэг хүртэл хэрэгтэй л байна. Орчлын ертөнц хичнээн гайхамшигтайг чи минь надад мэдрүүлсэн юм шүү. Хизээ нэгтээ амьдрах суулсныхаа тагтан дээр хамтдаа одод ажиглажээ зогсоход өсчин салхинд хийсчил таараа үсийг чин салхинаас харамлахад хавчаарч бас хэрэгтэй үстэй. Чинийхээ төлөө ирээдүйд ирэх үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө чухам үннийг эрлэхсэн мөрүүдийг би урсгах хэрэгтэй. Нүдэнд чин дандаа жаргал үзэгдэж байдаг. Давлгаан дандаа тогтоохон байгаасаа гэж нартын дор би олон сайхан ертөнцүүдтэй хамт хөдөлмөрсөөр л байна. Дахиад хизээ хүн төрлийг олох лээ хоёлаа.
3 удаа ном гаргасан. Хамгийн анх бол их сургуулийн төгс курсын оюутан багтаа сэтгэлийн эцгээд ном гаргасан. Дараа нь 16 онд 2 дахь ном Ай гэд нэртэй. Ай гэдэг нь айхын ай биш. Нөгөө хэлний ай савын ай. Тэ. Тэгээд гол усны ай сав гэж ярьдаг. Тэр утгаар нэг юм уу. Тийм номоо нэрлэж. 3 дахь ном бол 2025 онд гарсан. Цаг хугацааны хээ гэд нэртэй. Нөгөө талаас харах юм бол англи хэл дээр 3 удаа хэвлсэн. Эхний хэвлэл нь өөр ковертай байсан. Хоёр дахь нь бас өөр ковертай. Гурав дахь нь ингэ сонгосон. Ерөнхийдөө ном бол юу юм? 3 агуулгаас бүрдэн. Тэгээ нийлээд 121 шүлэгтэй. Тэгээ ийм ном гаргасан юм аа. Ийм төрийн ховц өмсгөр цаанаас авс веберт юм байна. Их тийм би ч ууг нэг яриа юм байхгүй. Тэгээд давхар ингэ бичлэг шууд явж гарч юм. Тэгээд юу байдаг юм шүү. Тэрнээс ишэл зогсолтгүй ярьдаг юм л дээ. За би яг Улаанбаатар хотод төрсөн нэ. Бага насвал Хинтээ аймгийн Баян-Мөх суманд өнгөрсөн. Өдөө эмээ өдөрөө мал ахуйтай их ойрхон. Тэгээд тийм ч учраас гэдэг юм уу. Тийм байгалийн сайханд байсан учраас өндөр настай хүмүүс энэ дэргэд байсан учраас гэдэг юм уу. Шүлэг араанаар ихт дурлаад. Түрүү манай даваа самбуу цагдаа 2006 оноос хойш энэ цагдаагийн байгууллагад ажиллаж байна гэсэн. Би бас яг шүлэг араанаар оролдож эхлээд бас 20 жил болж байгаа юм байна. Энэ багшин дэдийн хуучин номын дэлгүүрлөө орсон чинь Арлааны Эрдэнэчээр лавсан дөрж үзий төгсгöd Монголын 2 гайхамшигтай яран гарагчийн төврийг 3500 төгрөгөөр худалдаж аваад тэг ингээд дэлгэсэн чинь Эрдэнэчрийнхээ миний цуглуулсан ороо гэд номыг дэлгэсэн чинь тэн дээр одоо хүртэл цээжинд явдیں۔ Амар гой санагдсан. Хаяа гараж хатах хачин сайхан чи мэддгээ ихцлээж иртгэхэд өгмөн далтчиж энгийн нэг ярахад харцман төгдөрдөг цэцэрлэгийн санал илээсэн жирийн үе ирхэл минь цээжинд дандаа юм нэг бодол авчирдаг гэд. Нэг ингэж одоо юу гэдэг те уран зохиолд анх дурлж хэсэ тийм байна. Оюутан бол надад бол бараг 10 жилээс илүү гой санагдсан. Хичээлүүдийн хөтөлбөрч дээр одоо цаг завын хувьд ч тэр тий хүний хамгийн өөрийгөө хөгжүүлж болох тийм үнэтэй орон зай бас дээр нь хамгийн дурсамжтай үе юм болов. Энэ үед хүн дэхтэй заавал мундаг байх албагүй юм шиг байна. Би хувьдаа тэгж боддог. Зарим нэгэн одоо хүмүүс олонний танил ч юм уу одоо инфлюенсерүүд гэдэг юм уу те тэгж хэлдэг штэ нэг чи баг заавал шууралатын унах хэрэгтэй өглөө бос залхууралтайгаа тийм тэг гэл ингээл тулгаал те хүн болгон миний хувьд тэгж боддог мундаг байх албагүй гэж боддог. Аав ээжигээ зовоохгүй уртгаа хийгээд сурах цаг хугацаанд илүү онол гэхээс илүү өөр дээрээ бас практикаар тий. Тэгээд сайн хүрээл найз нөхдөд олж аваад аль болох дөрөв бас одоо энэ мансуурлах төрлийн бодисоос ол яваад эцэг гэхэд зовоохгүйгээр өөрийгөө хөгжүүлээд заавал мундаг байх албагүй гэсэн шүү дээ. Ийм гэмт хэрэгтэй л холбогдохгүй байвал хүн байх нь чухал байх. Тий. Тэгээд энэ өнгөрч байгаа цаг хугацаагаа маш нэгт юм ашиглаад яг энэ залуу насаа мэдрээд тэгэл явал та бүгдэд уртж эрэхтэй хал гэж хэлмээр байна. Ийхүү нэвтрүүлгийн хоёр оролцогчийн соёл урлагийн их сургуулийн оюутан залуустай хийсэн уулзалт дурсамж, сургамж дүүрэн болж өнгөрлөө. Харт аймагтаа тэмцэх албаны ахлах төслөгч Даваа Самбуутай сая ажил мэргэжлийнхэн тухай ярилцаж бас оюутнуудтай уулзлаа хэлээ. Ер нь бас энэ харт аймагны талаарх хэрэглээг одоо ямар шиг өөр уршигтай гэдгийг бол өөрийн биеэр өнөөдөр Даваа Самбуутайгаа хамт оюутнуудтай уулзаж таны бэлдсэн лекцийг сонсож их юм ухаарлаа л да. Харьцангуй манай Монгол улс чинь бас насан туршгүй хүүхдүүд их хэрэглэдэг юм байна. 13-аас 35 нас гэдэг бол харамсалтай тоо байна. Хэрэглэгчид ер нь жил ирэх тусам гэдэг юм уу, гэмт хэрэгтэй холбогдох гэдэг үднээсээ юм уу, мансууруулах төрлийн бодис хадгалах гэдэг юм уу. Тэр бүгд бол бас их хор уршигтай байт юм байна. Энэ талаар мэдээлэл өгж энэ ямар хэцүү зүйл байдгийг бас өөрийн биед мэдрүүлсэн танд юм түрүүнд тийм зэгцтэй мэдлэг болгосонд их баярлалаа. Таны цаашдаа ажил амьдралд амжилт хүсье.
За танд ч гэсэн баярлалаа. Бас өнөөдөр бас бидний нэг ажлыг бас тий эргээр хүлээж авч бас энэ нийгэмд одоо бас олон залуучуудад бас түүчээ болж байна. Энэ олон залуучууд бас таныг бас одоо ингэж дагдаг. Та энэ сургалтанд суугаад магадгүй цаашдаа өнөөдрийн бас хором цаг хугацаанд болсон асуудлыг та бас ойлгож ухамсарлаж иргэдэд энэ өрчсөн сэргийлэх чиглэлээр мөн өөрийнхөө одоо болохгүй гэдгийг талаас нь ойлгуулж өгсөн гэж байх талаараас танаас хүсмээр байна. Тэгээд таны ажил амьдралд өндрөөс өндөр амжилтыг бас хүсэн өрөөё. Баярлалаа.